Шоронгийн өндөр зэрэглэлийн Жон банд өдрийн 100,000 төгрөг олдог. Шоронд шуумар банд гэсэн ойлголт байдаг. Нарны хэллэгээр бол гомо гэж ойлгож болно. Олон жилийн ялтай хулгайч нар бандд нугасгий болдог. Банд нарч гэсэн иршүүд дурлаа. 1987 онд халахын шоронгийн дөрвөн адмааны нэг гэгдэж байсан Ванчиг Жамбайг дүүрэн булаг шоронгоос зүүн хараагийн шоронд ирэхэд бандууд 10 хороор захин өгч байлаа. Хөөрхөн царайлаг бандыг өөрийн болгох гэж шуум руу тэмцэлдэн. Бандан хардаж хүн амныг хэрэгж гарна. Олон жил бандын хөтөлбөр эрхэлсэн эрэгтэй хүний сэтгэхүйд өөрчлөлт орж яг л эмэгтэй хүн шиг болно. Эрчүүдийн өмнөөрөө богсын хаялан гунхаж айлгүйдэнгүй. Зүү утсаар орд ирний уут альчуур хойж нөхрөө баярлуулна. Ер нь тэгээд яг шоронгийн хоригдлууд энд бандыг үдчих хэмжсэн гэж мөрөөд. Бандыг дотор нь 3% байна. Янхан банд гэсэн ойлголт бий. Эдгээр нөхөд нээн жаал гэсэн үг. Энэ тэнд хэндэж хамаагүй далахаар биеийн үнэлнэ. Овгрууд сэжиглээд салхин дуугарч гарахгүй. Харин нөхөртэй буюу шуумартай бандыг торгон банд гэж нэрлэв. Эдгээр банд овгрын ивэлд байж хувцсны сайныг өмсөж хоолны дээдийг идэнэ. Овгор түүнийхэн бүх ялыг нь хийн. Бандан тэжээх гэж нэг ёсондон өвлийн үзнэ гэсэн үг. Гар хуруунд нь дос дүрх нь нөгөө банд нь шуумартаа чамдан хөөхөн хүү гаргаж өгнө. Хөөтэй болмоор байна гэдэл ойрлоо. Зарим нэг хөлдөө хүүхнүүдээс илүү янаг дачаангүй гэж жигтэйх. Овгрын гэрэг рүү удаан гарч болохгүй. Овгрын гэргийг нөхрийнхөн араар тавьбал амнасаа чадах алсууд бол үүснэ. Зарим нэг банд овгрынхоо нөлөөгөөр овгор болно. Үүнийг нь бэрс гарсан банд гэж нэрлэнэ. Банд шуумраасан голдох хоройтой. Овгрууд ял нэмүүлэх үедээ бандан мөн аваад явна. Дараагийнх нь бандыг Жон банд гэж нэрлэнэ. Зэрэглэл өндөртэй хаяа нэг биеийн үнэлдэг хоригдлуудыг хэлж байгаа юм. Овгруудад биеийн үнэлнэ. Ёдоход 15,000, завдахад 10,000 төгрөг авна. Улгайчууд эргэлтээр ирсэн мөнгө төгрөгөө Жон бандд барина. Өдгөө онцгоогоос дэглэн буусан дандрын сар бол нэрийг нь өөрчилсөн болно. Гэдэг алдартай банд бий. Царай зүсн нь яг эмэгтэй хүн. Сормус бөгөөсийн тэрийг нь хараад л хулгайч нарын эргэтэн өөрийн мэдэлгүй босч байна. Зарим өглөө 100,000 төгрөгний орлоготой. Мөнгө төгрөгөн ар гэрлүүгэн явуулна. Шоронгийн хоригдол болгон бэлэг эргэтэндээ байдлын шахуул. 3-аас 10 грамм хүртэл шахуул. Бас зэлконоор шариг тавина. Зарим нэг хоригдлын бэлэг эргэтэн пепсины сав шиг бүдүүрнэ. Ийм том хямыг нөгөө рүүгэл оруулна шүү дээ. Өөрийн хүсэл дээр банд болохгүй л дээ зайлвал. Амьд гарахын тулд энэ замыг сонгох зөвгүй. Наранд гараад шуумран алсан тохиолдолч бас олон бий. Банд гэсэн нэрийг зүүсэн хүн шоронд бандаар алдуулсан. Банд нар бас хэцүү ус. Өөртөө бандд нугасгүй. Нэгнийг болж л өгвөл холигтаад ч хамаагүй ёдох гээд байдаг болсон. Тураалд орчихсон хэрнээ далхан бариад бандд зүтгэн. Ер нь шоронд өнгүй биеийн үнэлдэг банд гэж байхгүй. Алдартай банд зарвал хорихын дараагад шоронд эмэгтэй хүний хувцас өмсөх талаараа өргөдөл бичээд загнуулж байсан удаатай. Банд шуумрын асуудал шоронд эмзэг. Ер нь тэгээд дэлхийн нийт гомо лесбинараа хүлээн зөвшөөрч эхэлжээ. Алдар дуучин Элтон Джон эрэгтэй хүнтэй гэрэлжээ. Хэнэн банд хэнэн шуумар гэдэг нь сонирн байна. Банд шуумрын асуудал хөндөрлөгтөнд хүртэл байсаар ирсэн учраас ингээд энэ сэдвийг оргисон нь дээр болов. Дахир соёд 1995 оны бичвэр.